Их шамруулах багшийн боловсрал. Намайг Грациан Лоренс гэдэг Брюсселийн Вержи их сургуулийн багш бөгөөд бид их шамруулах багшийн боловсрал Милийн төслийг Монгол, Польш, Бельги улсын их сургуулиудын консорциумтай хамтран хэрэгжүүлж байна. Боловсролын хүртээмж тэг шамруулах сургах боловсролын зарчмыг хэрэгжүүлэхийн тулд бидэнтэй нэгдэхийг та бүхнээс мөн уриалж байна. Эдгээр зарчмуудыг Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцэд мөн тусгасан байдаг. Монгол улс уг конвенцэд нэгдсэн бөгөөд Монголын хууль тогтоомж энэхүү олон улсын эрх зүйн баримт бичгийг баримталдаг. Тусгай хэрэгцээтэй хүмүүсийн эрхийг боловсролын орчинд хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрж сурталчлах ёстой бөгөөд учир нь манай нийгэмд бүх хүүхдүүдийн сайн сайхан байдлаас чухал зүйл байдаггүй мөн тэг шамруулах боловсрал нь тэдний сайн сайхан байдалд хүрэх гол хүчин зүйлүүдийн нэг юм. Бидний зорилго бол Монгол түншүүдтэйгээ хамтран тэг шамруулах боловсролын модульчилсан хөтөлбөр боловсруулж өөр зорилттой бүлгүүдэд хүргэх явдал юм. Тусгай хэрэгцээтэй хүүхдүүд оюутнуудад боловсрал эзэмшихэд тулгарч буй бэрхшээлүүдийн талаарх түүхэн томоос бидний хөтөлбөр эхэлнэ. Дараагийн модулуудад эрх тэгш байдал, хүртээмжтэй орчин, ялгуурлан гадуурхалтаас ангид байх зарчмын талаар суралцах болно. Энэхүү хөтөлбөр нь Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн 24-р зүйл, 4-р ерөнхий заалтыг таниулах, хэрэгжүүлэх байдлаар мөн үргэлжилнэ. Сургалтын хөтөлбөрөөр тэг шамруулах боловсролыг амжилттай хэрэгжүүлсэн улс орнуудын эрх зүйн бичиг баримт, стратеги төлөвлөлт, нийгмийн хандлага, туршлагаас мөн суралцах болно. Төслийн хүрээнд тусгай хэрэгцээтэй сургалтчид тэдний эцэг эх, багш, сургуулиудыг дэмжих, боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийг дэмжих төвийг Улаанбаатар, Ховд, Дорнод аймагуудад байгуулж техник хэрэгслээр хангаж сургалтын үйл ажиллагааг явуулах юм. Энэхүү төсөл нь тусгай тэг шамруулах боловсрал, тусгай хэрэгцээд иргэдийн боловсрал, хөдөлмөр эрхлэлт, тэднийг нийгэмд хүлээн зөвшөөрөх нь гадуурхалт, ядуурлыг зогсоох чухал алхам гэж үзэн доктортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд оршино. Илүү хүртээмжтэй, чанартай боловсрал бол илүү шударга, ардчилсан нийгмийн орчныг бүрдүүлэхэд оршдог. Монгол найз нөхөдтэйгээ нүүр нүрээ харан уулзаж ярилцах чинь хүсэлтэй байгаа хэдий ч ковидын цар тахал бидний хамтын ажиллагаанд нөлөөлж байна. Гэсэн хэдий ч бидний гол түнш болох багш нартайгаа төслийн багийн гишүүдтэйгээ онлайнаар уулзаж сургалт, хурал, бусад арга хэмжээг зохион байгуулах боломжтой байна. Хүн бүрийн боловсролын хэрэгцээг харгалзсан тэг шамруулах боловсролын үзэл санааг хөгжүүлж ялгуурлан гадуурхалтаас ангид хүртээмжтэй чанартай боловсролын төлөө хамтдаа хичээн зүтгэж амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байна.